Хараа. Жог эр хүн шиг баймаар байна. Эр хүн шиг байна гэхээр яа дий. Интернетээр энэ тентгийн ховж уншаал хүн амтны постноор хэрүүлэлтэн сууж их юм. Хүнийг харсан чи эмэгтэй хүнтэй муудалцаа тэнэг магараан дуудсан сууж шиг. Тэр чи өөрөө хэлсэн шүү дээ. Юу гэсэн үг юм бэ хараа? Тэр эмэгтэй хүн хөхөө томруулна уу байна уу? Битэр ямар хамаатай юм? Тэрийг тэгвэл яагаад постлох хэвтэй? Гой сайхан харагдаж байгаа бусдад хин ч гэсэн харуулахыг хүсэн шүү дээ. Чи ч гэсэн голын ирэг дээр хэдэн шавхсан шүрмсээ шангалаад авахсан зураг пост хийдэг үсттэй. Тэр зурны чинь дор хүмүүс орж ирчээл хачин балиар хиймэл залуу Монголоос зайлаар энтэр гэдэг үл яах вэ? Миний яано байна уу тэрмэд ямар хамаатай? Харин тий. Чиний үзэл бодол ч гэсэн тэр эмэгтэй хүүхэнд ямар хамаатай юм? За бити шалчганаа даа. Чөөр бити шалчганаа даа. Сүүлийн үеийн залуучууд бүр нэгээр шинжин налуу болсон. Энэ тэнхүү амтан мууж ховж ивгээс өөр ичидгүү. Али босс явъя. Хаашаа явах гэж байгаа юм? 1 сарын 1-ээс бүх кино театруудаар гарах Б1 давхар уран сайхны киног очиж үзье. Супер тулаантай зураг аалт энэ төр бүр тасарсан кино үлээ. Хамгийн гол нь тэр кинон дээр жинхэнэ эр хүн чам шиг шалхаагаад хөвтчих биш. Ирээдүйнхөө төлөө тэнцэж яаж үргэлж хүчрэх байх ёстойг харуулдаг гэсэн. Чамайг ерөөсөө авчирч тэр киног үзэл жинхэнэ Монгол эр хүн болгоно. Хараа босгоос салхуу үрээд наа. Би ер нь тэр хүүхний хаягийг дагаад яагаад хүүхнийхэн зургийг хараад суужсэн талаар ерөөсөө ярихгүй байгаа шүү сайхан билгээ. Та яв.